Таавхан сайн мэцгаана. Өнөөдрийн хичээлээр бид такслын 2 бүлгийг үзнэ. За эндээс өмнөх хичээлээр ийшээ аж үзүүлээгүй, ийшээ аж үзүүлээгүй. Харин ийшаасан. Ингээд энэ дөрвөн холбыг утсаар одоо бид нар Е3 гэхгүй бас G1 гэдэг. G1 гэдэг маань ийшээ олон ийшээ тавталж байгаа. Тэгтэн манай бис H4 одоо ийшээ тавталж байна. Тэгэхэд ингэж хамгаалсан. Тэгэхэд яаж ялахыг заасан байгаа. Харин гэхдээ энэ удаа айл маань мэдээж G3. Тэгэхэд манай энэ бисээр тавталж байна. Бас тэр тавталж байна. Бид нар эндээс одоо хүү иддэг асуул би. За зарим хүмүүс маатгүй мороод H8 идэж маат. Тэгтэн бид нар ингэж ажээд тэгэхэд айл маань идэн бид нар идэж шатлаа. Айл маань нана ажиж ишэллээ. Одоо бид нар шатлаа, айл хатлаа, ташлаа, хатлаа, хүйдэлгээ шатлаа, дэшлээ, шаг, хатлаа. За ингээд ийшээ тавталцаа. За тийм учраас H-аас итгэн G3 гэж нэсэн. Тэгтэн бид нар бисэдэд шаг тэгэхэд ноён хажуу тийш орно. Бид нар дарна. Дарахад айл маань ийдэ нүүдлэн дээд. Тэгэхэд манай Т5 одоо ийш тавлаа нэгдэн гэж байна. Тэгэхэд айлын тэмээдэн манай шаг айлтлээ. Манай одоо эндээс идээд энэ үед ноён Е2 гэж орол манай G4. За тэгээд ирээд энэ бол айл бол ингэж нөх багийн боломжгүй. Тийм учраас энэ нэг тэгээд тэгтэн манай хад шалаад алдахтан манай энэ чаа хэрэв тэмээ G2 гэвэл манай ингэж шалаад гэтэл энэ боломжгүй. Ирээд ингэж нүгдэл ирээд хамгийн зөв хувилбар ноён G1. Манай идэн айл түлхлээ шаг холтон одоо энэ хоёулаа тавталж байна. За тэгэхэд бис хэлж байна манай бистэй. За манай хавтасан шаллаа, хамгааллаа, таашиллаа, хамгааллаа. За манай хатлээ, айлтлээ, манай хатмэгдлээ, айл манай мэрэгдлээ, за манай итлээ. За тэгтэн айл мороо чиш тавталж байна. Манай одоо хайтмат хийх чинь айлын тэмээ дээр манай хашааллаа. За тийшаатна F5. За хэрэв инкгүй H4 гэж орол одоо Е3-гийн ш. Тэгтэн бид нэ H4. Тэгэхэд одоо хөөдлөхгүй заримдаас мороор идчихэдэг. Тэгтэн манай шаг. За тэгээд одоо эндээс айл бол хаашаач орсон хэцүү байдалтай. Хэрвээ шаал энэ даац хандиш авал бид нар эндээс мороор цохоод ийш харуулна. Тэгээд энэ даац. Тийм учраас айлын тэрэг F1 тэгвэл манай ингээд ийш тавтлаад тийм манай хандас ялна. За айл H2 гэхэд G3 гэсэн. Тэгэхэд манай хамаадаг айл дэд манай одоо бисээ шаллаа. За эндээс мороор H8 иддэг. Тэгвэл манай бис F2 ноён халтлаа.
цаашлаа. Одоо цаашлахад нь эндээс бид нар яаж чамтлаа. За хэрв bis дээд тэгэхэд айлын ноён хаж тийшаална. Тэгэхэд манай түлхээд одоо энд шалгаж байна. Энэ ноён E2 гэж орол манай Z-үедэд авцсан. Тийм учраас айл маань ингэж болсон. Тэгэхдээ манай түлх нь тэгэхэд одоо хамгаалж шээ энэ хөлөө. Тэгэхдээ бидний ноёны шална. Айл одоо холдно. Зэлшгүй байдлаар тэгэхдээ одоо манай энийг идэж болно. Хэрв идвэл одоо бид нэ идэж штэ. Тэгвэл юу болохыг тий одоо сайн. Идвэл айл шаг. За тэгээд одоо бид нар чинь ийшээ орно ш. Ийшээ. Тэгэл юм бол энийг идэж шалаад миний шиг энэ цагт билээ олон гэсэн байхгүй. Тэс нэг шигсэн итгэд билээ. Тийм учраас бид эндээс сэлгээд тэгт одоо айл маань мэдээж bis H5. За H5 гэхгүй тийм ээ. B3 гэж орол ийшээ орол манай идээд ийшээ тавтлана. За тэгэхэд бисээ хамгаална. Манай тэрүүн тавтлаа. Айл доошлоо. Ноён хажууд ишлүүлээ. За тэгэхэд мосигоо. За мосигоо тэгэхдээ манай тэмээ ийшээ тавтлана. Одоо айл хамгаалж байна. Одоо тэгсэн ч гэсэн бид нэ эндээ шалган гэлээ. Тэгтнэ айл хамгаалсан. Манай хашааг айл бодлоо. Одоо бид нэ эдэн. За айл маань ашаа татж хамгааллаа. За ингээд бид нэ эндээс л ялна. Хэзээ мод C3 биш. Ноён H8 гэж ахад айл мод C3 биш. Ингэж идвэл бид нар ингэж тавтлаад хамгаалаад бид нар дахиад тавтлаад доошлоод шалаад холдоод шалаад холдоод мат. За тийм учраас эндээс bis H5 одоо ийш тавталж байна. Манай идэн айл маань эндээс хэрв тэмээ итгэн D5 гэвэл бид нэ шаг холдоод таашаалаад доошлоод шаг. За ингээд дахиад дэвшлэгтэл шалгаал байна. Гол нь бид нэ энэ тэмээ ингэж хөлийн нээж өгсөн. Эндээс л нийчрэн. Гэхдээ айл маань мэдээж идсэн. Идэвхтэн бид нэ хаалтсан. Таашаалсан. За дээшлээд одоо ийшээ болон эднэлөө тавталж байна. За тавтлаа. Одоо миний тэгтээ хийлж тэгтэн бид нар эндээс нүүн идэн. За тэгэхэд айл идээд манай идээд за тэгээд ирээд байшлаа манай сайн байна. Гэхдээ айл энэ 3 бод гаагүй харин манай 2 бод гахад бэлэн болцсон. За дараагийн хичээлдээ бид нэ такслын контр атак 3-ыг үзнэ. Манай хичээлийг үзсэнд баярлалаа. Баяртай.